Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв холбох хэрэглүүрийн ангилал. За хичээлийн зорилго эхийн агуулгын төгсгийг төрөл бүрийн утгаар холбон найруулах зорилготой байна. За үг өгүүлбэрийн холбох арга хэрэглүүр гэдгийг бүгдээр авч үзье. Монгол хэлний өгүүлбэр зүйн нэгж тус бүр хоёр бүрэлдүүлбэртэй. Тэр хоёр нь утгын болон хэл зүйн тодорхой харьцаанд орсноор нэгж тус бүрийн бүтэц үүсэж буй учир үг холбох арга хэрэглүүрийн тухай асуудал бол өгүүлбэр зүйн үндэс болдгоо. Өөрөөр хэлбэл өгүүлбэр зүйн нэгж тус бүрийн хоёр бүрдүүлбэрийн холбоо харьцаа утга үүргийг судлах нь өгүүлбэр зүйн гол зорилго байдаг байна. За холбох ёс гэдгийг юу вэ гэдэг. Холбоо үг болон өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын холбоо олон харьцааны утгыг хэл зүйн арга хэрэглүүрээр илрүүлж хэрэглээнд оруулахыг болвол холбох ёс гэдэг. За холбох ёсны дотроо зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох, харилцан угсруулан холбох гэж ингээ 3 холбоо байдаг. За энэ 3 холбоо нь үг өгүүлбэрийг холбох арга, үг өгүүлбэрийг холбох хэрэглүүр гэсэн юм хэсгүүдтэй. За зэрэгцүүлэн холбох аргын хувьд нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга гэж байдаг. За жишээлбэл Ж энэ аад гэдэг нь бол нөхцлөөр холбож байна те. Холбох үг бол ба, буюу, болон, агаад гэх мэт холбох өгүүлбэр байдаг. За аялгаар гэдэг нь бол таслал байдаг. За угсруулан холбох нь бол найруулах арга, хамжуулах арга гэж байдаг. Бол найруулах арга нь нөхцлөөр, нэрийн ба үүлийн холбох нөхцлөөр. За холбох үгээр гэдэг нь угсруулан холбох үгс байдаг. За хамжуулах арга нь үндсээрээ буюу тэг хөлбраар байдаг байна. За харилцан угсруулах арга гэдэг нь нэрийн бүлэг дээр нөхөх нь үүлийн бүлэг. За энэ нь бол өгүүлбэрийн холбох хэрэглүүр нь энгийн өгүүлбэрт нэрлэгийн тий ялгал, нийлмэл өгүүлбэр бусад тий ялгалын нөхцөл байдаг. За одоо бүгдээрээ холбох хэрэглүүрийн утгатай танилцъя. За холбох хэрэглүүр нь харьцуулах утгатай хэлний хэрэглүүрийг мэдж авна. За мөн эсрэгцүүлэх утгатай холбох хэрэглүүрийг бүгдээрээ мэдж авна. 3 дугаарт нь шалтгааны утгад холбох хэрэглүүрийг мэдж авах нэ. За харьцуулах утгад хэлний хэрэглүүрийг бүгдээрээ тэмдэг нэрийн ижил зэрэг ба адилтгал зүйрлэл бүтээх арга. Жишээ нь салхи шиг хурдан, чулуу мэт хатуу, цэцэг, адил, цэвэр гэх мэт нь бол харьцуулах зэрэг байдаг. За тэмдэг нэрийн илүү зэрэг ба хэтрүүлэл бүтээх арга байдаг. Жишээ нь салхинаас хурдан гэвэл энэ бол тэмдэг нэрийн илүү зэрэг, хосгүй хатуу гэвэл бас ижилгүй цэвэр гэх мэт энэ жишээнүүдийг авч үзэж болно. За эсрэгцүүлэх утгад хэрэглүүрийг бүгдээрээ мэдээ. Эсрэгцүүлэх холбох нөхцөл нь эвч, тай, гүй гэсэн нөхцлүүд байдаг. За эсрэгцүүлэн холбох үг нь харин, гэвч, бол, эсвэл. За жишээг авч үзвэл та нар ээжийнхээ алга болсон бөгжийг ирсэн бол би зүүх энэ бөгжийг ирлээ гэх мэтчлэн. За шалтгааны утгад холбох хэрэглүүрийг бүгдээрээ авч үзвэл за шалтгааны утгад нөхцөл нь ихлаар хуяа байдаг. Шалтгааны утгад холбох үг тул, учраас, улмаас. За жишээ нь бол төрүүлж очоод ухчихдаггүй учраас эрэх цаг нь өнгөрснөөс баян байдгаа гэдэг жишээг танилцуулж болох нэ. За анхаарал хандуулсан сонссон та бүхэнд баярлалаа.